Шударгуулалтын хэрэглэгчийн төлөө газрын хэрэглэгчийн мэдээллийн цаг эхэлж байна. Өнөөдрийн хэрэглэгчийн мэдээллийн цагт маань хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны газрын ахлах мэрэгчлэн мөнгөн цэцэг хүрэлцэж ирээд байна. Манайхаас одоо сарын аян байгуулж байгаа энэ талаар та товч мэдээлэл өгөхгүй юу? Шударгуулалтын хэрэглэгчийн төлөө газраас бараа бүтээгдэхүүний гарал үүсэл ба хэрэглэгчийн мэдээлэл авах эрх гэсэн аянийг 9-р сарын 1-ээс 10-р сарын 1-ний хооронд одоо улс орон даяар зохион байгуулж байна. Аяны маань зорилго бол ер нь бол хэрэглэгчийн чанар аюулгүй байдлыг хангасан бараа бүтээгдэхүүн хэрэглэх юм уу мэдээлэл авах эрхийг хангах үүнтэй холбоотой хууль тогтоомжийн хэрэгжилтийг бол хангуулах юм зорилготой аян байна. За ингээд манайхаа одоо хяналт шалгалт хийгээд гадуур яваад байгаа энэ талаар одоо ямар зөрчил дутагдал илэрч байна вэ? За хяналт шалгалтыг бид бол удаадараа юм шатралсан байдалтайгаар л хийж байна. Эхний удаад бол бид сүлжээ дэлгүүрүүдийг хамруулсан. Мөн дараагийнх нь удаад бол сургуулийн ойр орчмын дэлгүүрүүд мөн одоо автомашины захуудад бол хяналт шалгалтыг бол хийгээд байна. Одоо тэгээд гарал үүсэл тодорхойгүй шошгын мэдээлэл нь харагдахааргүй байдалтай байна гэдэг тэгээд байсан. Энэ талаар та илүү дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу? За хяналт шалгалтаар бол ерөнхийдөө одоо гарал үүсэл нь тодорхойгүй мөн шошгын мэдээлэл нийлдэд харагдахгүй, уншигдахааргүй, зөвшөөрөгдсөн хэлнээс одоо зөвшөөрөгдсөн хэлнээс бусад хэлээр бичигдсэн мөн одоо огт шошго байхгүй зэрэг нийтлэг зөрчлүүд бол илэрч байгаа. Зөвшөөрөгдсөн хэл гэхээр одоо ямар хэлээд юм бэ? За энэ бол хүнсний бүтээгдэхүүний аюулгүй байдлыг хангах тухай хуулинд бол энийг зохицуулт хийсэн байдаг. Энэ бол одоо импортын хүнсний түүхий эд бүтээгдэхүүний шошгын мэдээлэл нь бол монгол хэлтэй эсвэл орос англи хэлээр бичигдсэн байна гэж заасан байдаг. Монгол хэл, орос англи хэл. Мөн одоо хүнсний бүтээгдэхүүний сав бодлын шошголтод тавигдах шаардлага энэ стандартад бас мөн гэж тэр одоо хэлний юу бол тусгасан байдаг. Одоо яг хяналт шалгалтаар бол ерөнхийдөө бол одоо орос англи хэлнээс гадна бол одоо хятад хэл дээр солонгос, япон, мөн герман, араб хэл дээр бичигдсэн юм шошготой одоо бүтээгдэхүүнүүд бол худалдаалагдж байгаа. Одоо стандартаар бол ер нь бол одоо нэмэлт шошго хийж одоо нэмэлт шошголтыг хийж бол худалдаалах юм стандарттай байгаа. За одоо аж ахуй эрхлэгч нар одоо ямар үүрэг хариуцлагатай байд юм болоо энэ талаар та. За хэрэглэгчийн эрхийг хамгаалах тухай хуулийн 12-ийн 1-д бол тодорхой зааж өгсөн байгаа. Үйлдвэрлэгч, худалдагч, нийлүүлэгчийн одоо зах зээлд нийлүүлж байгаа бараа бүтээгдэхүүн нь хэрэглэгчийн амь нас, эрүүл мэнд, хүрээлэн буурчин бол гэмт хор учруулахгүй заавал мөрдөх стандартын шаардлага хангасан байна гэж бол үүргийг зааж өгсөн байгаа. Мөн хэрэглэгчийн эрхийг бол зааж өгсөн. Энэ дээр бол хэрэглэгч одоо бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа бол үнэн зөв бодит мэдээлэлээр хангах хэрэгтэй гэж бол ингэж зааж өгсөн. Заасан байдаг. Одоо зөрчил илэрсэн аж ахуй нэгжүүд байгаа штэ. Энэ аж ахуй нэгжүүдэд одоо ямар арга хэмжээ авч байгаа вэ? За бид бол аяны маань зорилго маань ер нь бол зөвлөн тослох ийм одоо хэрэглээний боловсролыг олох ийм бол зорилготой. Тиймээс бол бид одоо зөрчил илрээд байгаа аж ахуй нэгжүүдэд бол зөвлөн тослох. Зөвлөмж бол хөргөлнө. Зөвлөмжийг гарган хөргөлнө. Мөн бид бол одоо аяныхаа хүрээнд бол хилцүүлэг зохион байгуулахаар байгаа. Аж ахуй эрхлэгчтэй хамруулад мөн төрийн болон төрийн холбогдох байгууллагуудыг хамруулсан хилцүүлэг зохион байгуулна. Энэ хилцүүлгээрээ бид бол одоо аянаас гарсан үр дүн цаашид одоо хэрхэн хамтарч ажиллах уу, мөн шашаатандаа ямар хариуцлагатай байх уу, тий хариуцлагыг одоо өндөржүүлэх ийм зорилготой бол хилцүүлгийг бас мөн бид бол одоо аяныхаа төсөлд зохион байгуулахаар ингээд төлөвлөсөн байна. Аяны хүрээнд та одоо хэрэглэгчтэй хандаж одоо ямар зөвлөгөө мөр байна? За ер нь бол одоо бид бүгд л хэрэглэгч бараа бүтээгдэхүүн худалдан авахд бол нэг шошгыг бол бид нэр анхаарад ингээд уншаад байдаггүй дийлэх хэрэглэгчд маань. Тийм болохоор л одоо ядаж одоо он сараа хараарай тий бараа бүтээгдэхүүн худалдан авахдаа эргүүлээд тойруулаад нэг уншиж байгаарай. Ингэснээрээ бол та өөрийнхөө одоо гэр бүлийг эрсдэлд орохоос эрдсэн сэргийлнэ. Мөн бол одоо өөрийн хэрэгцээ шаардлагатай тохирсон ийм зөв сонголтыг бол хийх юмаа ийм зөвлөмжийг бол хэлээ да. За иргэн таны худалдан авч буй хүнсний бүтээгдэхүүн шошгод тусгагдсан мэдээлэл нь дутуу байх юм бол эрсдэлтэй байж болцсошгүйг та анхаараарай. Хэрэглэгчийн мэдээллийн цагт маань өнөөдөр хэрэглэгчийн эрхийг хамгаалах зар сурталчилгааны ахлах мэрэгчлэн мөнгөн цэцэг оролцлоо.
Та худалдан авч байгаа бараа бүтээгдэхүүнийхээ мэдээллийг шалгаж үзэлгүй авдаг юм биш үү? Гэр бүл хайртай хүмүүстэй зориулж авч байгаа бүтээгдэхүүн бүрийнхээ мэдээллийг нарийн шалгаж худалдан авч заншаарай. Ингэснээр гэр бүлийнхээ хэрэг зүйд нийцсэн шин, чанартай, зөв бүтээгдэхүүн сонгон хэрэглэх боломж бүрдэнэ.